Hi guys. Сайн уцгаа. За, хоёлаа ингээд ер нь бол өөр тийш явчих. location чансуу ярьж байгаа юм чинь дараагийнхаа сэдвэр тренд болж байгаа чансууны талаар одоо яд location талаар ярил та тхүү. Тэгээд Ярингаа шууд ингээ өргөжүүлж идэг гоо. Яг их гоё орчин шүү. Би яг өөр юм яаж байгаа гэж бодсаахгүй юу? Гүү. Гоё шүү. Чи гоё шүү, би гоё шүү. Бүгдээ гоё шүү. Думёогоо ярил яаж. Думёо. Thrift market Солонгосын хамгийн том thrift market-ийн тийм газар штэ. Vintage. Ингээ хувц амар хөөрхөн хувц авахаар явна гэж бодсноос болвол зүгээр л хэмт дээрээс гоё vintage чэми рүү ханангаа тий. Чэми. Тий. Фони яа тэгвэл газар бүх хувцнууд ингээ тавьцаа. Тий ингээ овоолоо тавьсан байдаг. Тэр хувцнууд нь бас зарим амар гоё vintage. Тий. Сайн ухах юм бол одоо дээр үед гарч исэн ганц хоёр limited edition идэрч гисэн ухах юм бол олж болохоор тийм байхгүй юу. Үнэтэй брэнд идэр. Тэр 3000-аас 5000 вон. Тий. Эсвэл 5000-аас 100000 вон. Аутер бол зүгээр л 100000. Би тэгээ тэндээ сайн зөндөө юм лайдерыг зөндөө авч ирсэн. Тий. Тэгээ нэг юм нь бол нүдний хараа сайтай сайн ухаж чадгаар байх хэрэгтэй. Би тэгтээ бас тийг сайн ухаж чаддгүй юм аа. Яг миний хүс юм алддаггүй. Яг сүжитэй явангоо сүжистэй амар хардаг бодор чи. Би амар дуртай. Энийг хараач. Чи ямар хөргий. Нина. Юу ч папа. Тэр хоёлаа нэг шопинг хийгээд бас зөндөө юм таасан мэт тий. Би бас ганцаараа авч чаддгүй. Яа тэгвэл тэгэхэд үнд санаж байна уу? Богино үнд амар Adidas-ны маягийн үндсэн. Яг Adidas-ны үнд биш юм бол Adidas маягийн гоё өнгө нь шав шаргал ч юм уу, цэгэр ч юм уу. Тим өнгө нь хоёр нь 10,000 нь 5,000 нь. Тийм тэр ацаасан. Би тэг нэгийг авч чаддгүй. Тийм нэгийг авч чадвалч тэр хоёлаа нэгийг авч байгаа байхгүй. Нэгийг авчихлаа. Угаасаа л сонирхол нэг болсон байгаа юм чи тэр ч тэгээд нэгийг аваад. Зөвхөн хувц гэлтгөө тумьяа дээр тэгтээ айгүй болон юмнууд байгаа. Дижитал камера ч зөндөө зардаг амар гоё. Энэ бас тренд өстэй дижитал камера. Манай дижитал камера амар дуртай байхгүй юу? Маа сүжийн дижитал камера. Амар дуртай. Тийм. Сүүлд бол дижитал камераар зураг мөргөө авах бол ер нь бол тэгээ ер нь амар алдартай ютубер инфлюенсер эдэр ч гэсэндээ аплод хийж байгаа зурагнууд нь ер нь бол дижитал камер эдэр амар хавдаг болчихсон шүү дээ. Тийм байлээ. Өөр зүгээр iPhone-аар авснаас өөр. Тэг тийм ч гэсэн тэг өөр бас LP. Тий LP Pyanz. Амар дуртай. Pyanz эдэр тий. Үзэр тэр дизайнд нь дуртай байхгүй юу? Дизайнер нь амар гэсэн гоё тий. Дуучс гоё лоо. Pyanz байна. Тэнд ч баг өдрийг өнгөрүүлсэн ч болно аах. Жигнэсэ. Чинжааруу. Тэгээд амралтын өдөр явбал жоохон хэцүүж магадгүй. Хэрэг Думёо явъя гээд хувц авъя ч юм уу Думёог сонирхоё гэж бодож байгаа бол амралтын өдөр бол тийм байх. Тэгээд ажлын өдөр бороогүй өдөр очих хэрэгтэй. Бороотой хам бол газар ингээд овоосон хувц зардаг хүмүүс бол байдгүй байхгүй юу? Тийм болохоор сайхан нарлаг ажлын өдөр завчин тарж байвал Думёо шиж байгаа ороод нэг явж үзээрэй заяа. Тийм, try хийж үзэхэд бол try хийгээд гоё эзний дараа яг хажуу талд нь шиндан гэж ядیں۔ Заяа. Шиндангийн доппуки курмук гэж ядیں۔ Заяа. Тийм. Шиндан юу гэдэг лээ? Доппукигийн гэж курмук гэж ядیں۔ Доппуки кори. Бүх газарын доппуки ядаг. Тэгээ тэнцс нэг очиж үзээд хоол идэл гоё. Шиндан бас кафе дээр айгуу байдаг тий. Кафе одон шиндан гоё шүү дээ. Сүржи кафе. За одоо ингээд саяны ярьж байгаа газруудыг яриад эхлэх юм бол хүмүүсийн одоо энэ газруудыг сонгоод энэ газрууд тренд болоод хүмүүс хайгаа яваад байгаа шалтгаан нь ерөнхийдөө бол томоор үзэхэд хоёр гэж болж байгаа байхгүй. Эхнийх нь болохоор Kyohom буюу одоо ингээ хийж үзсэн зүйлүүд тэнгуүтээ нөгөөх нь Kirug буюу ингээд Kirug чинь одоо түүхчлж болгож түүх хаалгаж ингээд авахыг хэлж байгаа. Тэгээ энэ хоёр шалтгааныг ингээд томжлоод ярья гэх юм бол ямарваа нэгэн газарт очоод тэнд очоод зураг авахдаг ч юм уу тий ингээд memories болгоод ингээд зураг авдаг ч юм уу бичлэг хийдэг ч юм уу ингээд өөртөө дараа нь түүх болгож үлдэх хэмжээний газруудыг ер нь амар хайж ордог болсон. Тийш ер нь бол одоо бүх юм онлайн болсон гээд бүгдээрээ амар зөндөө зураг аваад Instagram дээр аваад тэр чинь одоо ингээд түүх болгоод үлдээж штэ гэрүүг болгоод. Тэгээ нөгөөт нь Kyohom гэж ярьж байгаа ингээд ямарваа нэгэн зүйлийг try хийж үзэх. Тэгээ тэр ингээд шин зүйлийг ингээд сэрүүнэн госэр Kyohom хаа гэж болохоор чуулгаад байхгүй юу? Ойлгож байна уу? Би тэгтээ юу нээр бодсон юм биш. За. Сэрүүн госэр Kyohomада. Юу яриад байна? Тэгээ ер нь бол шин зүйлийг мэдэрч биеэрээ мэдэрч харж үзнэ гэдэг чинь бас хүмүүсийн амар нийс болсон. Тэгээ би
Чис тийм, бис тийм. Ер нь бол явжсэн кофе шопд явах дурггүй. Гоё шин кофе шопд явах дуртай. Чи ер нь кофе шопд очиод кофе явах гэж явдггүй. Зураг авах гэж явдггүй. Би бол ер нь зураг авах гэж явдаг. Яг бол кофе бол амар зөндөө бол амар хэмтэн кофе шопчаас байдаг. Ер нь гоё хөөрхөн кофе шоп биш. Мега кофе, композ, тэ, бенти зөндөө хэмтэн кофенууд, амттай кофенууд. Хэмтэн гээд амтгүй биш шүү дээ. Тийм болоод ер нь бол жигнэс кофе уумаараа бол тийм хэмтхныг аваад байхгүй тий. Тэгээ хараад хахад Монголд ч гэсэндээ Солонгос бол тэгтээ угаас нэг алхаад кафенууд амар их бүгд өөр стил загвар интерьертэй. Монголд гэсэндээ сүлд айгүй их нэмж байгаа юм шиг санагдсан надад. Шинээр одоо нэр нь юу вэ? Зааварсны нэг тийм кафедэр айгүй их нэмэгдсэн байсан. Тэгээ дотор цаслын нартай амар анхаардаг болсон. Тийм үү. Вондуу эднэр одоо амд эднэртэй анхаарна тэр бол угаасаа байх хэвээр basic зүйл байхгүй юу? Тэрнээс гадна одоо үйлчлүүлж байгаа хүмүүсийнхаа нийс зориулаад интрей одоо ингээд зураг авах болцоо тийм чинээс чухал гэж бодож байна. Тийм юмнууд үүсгэж байгаа. Тэгээ Солонгос зарим кафенуудыг харахаар season menu эднэр гаргадаг шүү дээ. Шинэ юм кём үүсгэж авах гэж. Season-их тий. Би шинэ үйлрэлд энэ кофе шоп яваад шинэ амтдан амсч үзэж байна. 맞아. Өөр юм харж байна. Ивент эднэр зохиож байна. Сая энэ кофе шоп дотор доотлын ивент нь уншсан чинь одоо ингээд 100 болонгод вайн зарж эхлэн гинэ. Тэгээ ингээд ice bucket дээр бэлдэж өгнө. Тэгээ эндээ ингээд ice bucket-тайгаа wine класстайгаа уугаад ингээд чил хийцгээгээрээ ивент л. Тийм ивентүүд бас амар их зохиож байгаа байхгүй. Тийш тийм ер нь бол тийм бол кофе шоп болж чухал. Ер нь бүх газар чухал. Соул бол тэгэл ер нь амар маана кофе шоп. Тийм болоод хоорондоо туртай ингээ кофе шоугаа хайгаал явж тийм амархан болцоо болоод тийм болоо соул дэх дээр байдаг газарнууд чинь бүгдээр өөр жоохон концепт нэг юм vibeтэй гэж бодож байгаа тий. Тийм ярангаа өөр хамгийн трендтэй байж байгаа газар. Тренд болж байгаа хүн хамгийн их очдог газрууд байгаа штэ. Ямар газрууд бол байна гэж бодож байна. Чинжаа нэгтгэн нөө сонсоо гэж бодож байна. Тийм сонсоо гэхдээ бүр ойр ас галгаал. Би сонсоо манайхан хүүхдээ болохоор тий. Амар тийм. Амралт төртгтэй хэцүү шүү. Ажил төрөг шигсэн хэцүү. Гэхдээ яг хуу сонсоо явж үзег бол нэг удаа яваад үзсэн дээ. Явж үзэх хэрэгтэй. Олоод бол гэхдээ жоохон хүүхд учраас. Ягаад сонсоо зөндөө хүмүүстэй гэвэл хамгийн ер нь бол нэг point нь бол pop-up store амар зөндөө байдаг. Тийм. Бүх брэнд солонгосны брэнд нэг pop-up амар зөндөө. Нүүрний K-beauty мөн одоо pop-up хийж байгаа нэг газар Roman гэдэг beauty брэндний бас pop-up хийж байна. Сайда Ундагийн пабо пижэн. Тэгээ эдгэрч дандаа кём байгаа. Энд дээр бүгдээр кём. Яг бол энд заавал юм авч иж энийг хэрэглэх биш. Зүгээр ийш орол хах энэ сайда гэдэг газар байна. Энэ нь маркетинг болчихж байгаа л ахгүй юу тий. Тийм. Тэгээ бүтээгдэхүүний тест хийгээд тэгээд тэр хүн авах хэсгээ шийдэх болцоохгүй тэр чинь. Тийш очивол тоглоом өөр бэлэг аван сая. Бэлэг аван жижиг хэмжээний нөгөө нэг simple нөгөө нэг юм өгнө. Тэгээ одоо юу гэдгийг Sprite нар шиг сая ярьсан бол тэрийг амталж үзэж чинь шинээр гарч байгааг нь амталж үзэж чинь. Тэгээ бүх нэг шинээр хийж байгаа байхгүй. Тэгээ тэр нь 7 хоног тийм үү удуул сар. Жохон байвал 3 хоногс ингэж тим маягаар хийдэг. Тийм болоод ингээд амар хурд солигддаг. Трендээр хурд солигддаг. Амар хурдтай солигдох гэсэн яхаа аргагүй л тэр. Хүмүүс амар зөндөө байдаг. Гадаад хүмүүс ч бас бүр зөндөө байдаг. Ер нь би амар сонгосод ажиллахаар зөндөө явж байгаа байхгүй. Тэг заримдаа ч pop-up store дээр ажиллаж байсан. Амар яа амар. Сүүл би касын юу явсан. Кас? Кас. Тийм бэр. Тийм үү? Касын хас оронгууд дижи шоу эднэр болоо. Тэгээ бас ингээд нөө тест эднэр хийх болцоотой. Ууж болно тий. Амтлагаа эднэр хийж болно. Гарахтаа бэлэгтэй memo cards ч юм уу эсвэл шинээр гарч байгаа бигжүүнээсээ өгдөг ч юм уу. Ер нь идэх юмны талын газарт бол ингэж дуудаал хүмүүсийг дуудаал идүүлж үзээл бэлэг өгдөг. Шишиг эднэр. Хувцсны брэнд бол нээж байгаа гэд анхны өдөр нь бол амар инфлюенсернуудыг дуудаад маркетинг хийдэг. Тэрний дараа нь бол зөв хүмүүс хамаагүй оруулаад энэ хувцас өмсүүлж болдог. Эсвэл pop-up хийж явахдаа 40-50% бас сейл хийдэг. Тийм. Би өмнө нь нөгөө нэг Berish гэдэг нөгөө дотор хувцас юуны би тамирын хувцсны бас pop-up байсан байхгүй юу? Тэр бас айгуу дайжгүй ингээд нөгөө нэг хийж байгаа зорилго нь юу вэ гэхээр ингээд том юм савтай тоглоомын машины сав шиг юмтэй. Тэгээ би тийшээ ингээд өмнө нь өмсөжсэн өөрийнхөө бра байгаа шүү дээ. Хуучин браг хийх юм бол надад эргүүлээд Berish-ийн шинээр гарч байгаа загвараас надад эргүүлж өгнө. Гоё. Тэрэндээ бүр өнгөө шүү дээ. Тим хэмжээний бийж байгаа байхгүй юу? Гоё ивент байгаа байхгүй тий. Тэгвэл хин ч шинэ юм амаарлаад шүү дээ. Тийм. Дургуун хүн бол байхгүй. Сонсоол ерөнхийдөө бол тиймэрхүү.
аль болох тренд болж байгаа зүйлсийг сонсоод ир очих юм бол шууд харах болтойтэй газар байна. Дараагийн газар. Тийм, дараагийн газар. Ер нь бол сонсвол хамгийн том тэрний дараа нь бол бүгдээрээ жоохон vibe л өөр болохоос амар ингээл хах энэ газар одоо амар трендтэй гэсэн бол мэдгүй байна. 근데 ер нь бол хоёлаа Viber нь хуваагаад үзье. Viber. Itaewon битээр одоо Itaewon дээр байгаа. Itaewon Yongsan 쪽 руу. Itaewon Yongsan 쪽. Yongsan의 талд Yongni Dangi гэж 해방촌 гэж яддаг. Ингээ дээшээ бол гоё яг Соул бүх газрыг хармаар тийм гоё хөөрхөн кофе шоп байдаг. 해방촌의 талд бас гоё яддаг. Тэгээ яагаад тэр нь гоё гэж би боддог гэхээр гадаад хүмүүс амир зүүн амьдэрдэг. Яг тийм маяг нь vibe нь Europe style. Тийм. Солонгос гэлгүй Европ хүмүүс өөрсдөө амьдардаг хүмүүс ч байна. Аялаар ирсэн хүмүүс гэсэндээ амар их зочилж очдог газруудын нэг. Тийм болоо яг гадаад шиг харагддаг. Тэг гадаадны хоолцос амир зөндөө байдаг болоод солонгос хүмүүс дуртай байдаг байхгүй юу? Гадаадны гэж хоол зөндөө wine bar хэрвээ яг нөгөө нэг гадаад жоох Европ найзтай ч юм уу гадаад англи хэлээ сайжруулъя. Найдуудтай болъё гэх юм бол тэр хавцаа бас ингээд жоохон чилигээд нэг өдөр очдаг ч юм уу. Болно шүү дээ. Тэгвэл бас гоё байж болно. Ер нь team vibe те. Itaewon бол жоохон гадаадны стайл юм vibe те. Тэ. Өөр сая ярьсан нөгөө төмөө иржирүү хөвжирүү байгаа шүү дээ. Төмөө иржирүү хөвжирүү нь болохоор тийм vintage талаа гэх юм уу? Яг vintage. Тийм яг нөгөө нэг 70-80-аад оны байшнууд нь яг хിവэрээ 70-80-аад оны байшнууд нь хിവэрээ хэрнээсээ дотор засал байгаа юм эднэрүүд нь болохоор кёмэж болох зүйлсүүд нь ингээд зүгээр юм. Тийм. Синсээ зүгээр нэг яваад үз. За яваад үзвэл бид. Яг бол байгаа хүмүүс нь 70-80 настай юм уу? Тийм. Гэтэл тэр дууд ингээд хип хагээ орж ирсэн тиймэрхүү юм байгаа байхгүй. Тэр гоё ахгүй муу бааны аим гоё vibe тэл байгаа ахгүй. Жишээ нь кафе гэх юм бол одоо пианс сонсоод суугаад кофе уух болцоотой газрууд байна. Айгуу гоё. Өөр Abgujeong руу дээ. Abgujeong руу дээ. Амар өөр vibe заяа. Itaewon биш, төмөө шиг vibe-гүй. Abgujeong руу дээ бол яг нэг тийм luxury нэг юм. Яг тэгвэл Gangnam-ийн талд юм шиг. Cheongdam-dong-ны хажуу талч Abgujeong юм чинь. Айгуу гоё анаа. Гоё машинууд, Ferrari. За, тийм машин зөндөө айдаг. Benz. Дээрээс нь тийм болоод юм уу ерөө Yone энерч бас ерөө тэнд зөндөө байдаг. Одоо их айгуу хоолны газар кофе шоп юм хамаалал. Тийм болохоор үнэтэй бас. Тий. Хоолн шүнтэй ерөө бүх юм шүнтэй. Тий. Хувцлалт эднэр нь тэнд одоо Абгужаа эднэрээр явж байгаа хүмүүс хувцлалт эднэрийг харах юм бол ерөөдөө бол бас ингэж хувцсан болоо. Тий, брендинг цүнх нөгөө нэг брэнд хувцс нөгөө нэг толгоогоос үлмээ өртөл гэдэг шиг тийм хүмүүс айгүй их байдаг. Харуул ер нь ингэж үнсдэг хүмүүс байгаа л та тоглож байгаа л та байна. Гэсэн мөртлөө ихэнх нь дээр цэвэрхэн юм ирэхээ жоох исо буюу. Тий. Хоёулаа исо буюу гэж. Жоо өөрөө исо буюу. Абгужаа бангуудаас айгүй адилхан хөөх хийснээр харагдаад хэлж шээ. Яагаад гэдгүү? Тий. Абгужаанд яагаад тийм хүмүүс их байдаг вэ? Яагаад их байдаг вэ? Гэвэл plastic surgery. 성형외과. Тий. Айгүй их тий. Gangnamд амар гоо сайхны эмнэлгүүд айгүй их. Солонгос ч тэрүүгээр айгүй их хөгжсөн орно шүү дээ. Тэгээ бас гівгэн сочвоо тэр авирч явгууд хаяа ингээ бөөмби шиг нүр ама бооцоо анаа нэр явна айгүй зүүн. Би анхаар чи таймер ажиллаж шүү дээ. Би юм чи яац юм бэ гэсэн чи яг тийм хаалгаанд л орсон юм байлээ. Gangnamд бүх зүгээр бүх хаашаач явсан тийм. Нүрний талын тий гадаад хүмүүс бүгдээр тийш очиод хийгээл. Тийм байдаг. Тий. Эсвэл солонгос байгаа юм бол бүх газар нэг удаа л яваад. Яг бид одоо хоёлаа хийсэн газар ер нь 5 газар шүү дээ. Яваад үзээ. Нэг яваад үзвэл ингээл жоохон ямар өөр vibeтэй тийм. Тэнгиж би энд ингэж тоглож болохгүй юм байна. Тийм бол байхгүй. Ер нь хамаагүй лээ тий. Тэгээ угаасаа явж үзээд яах юм бол өөрт нь тохирж байгаа газар байдаг. Угаасаа гарч ирнэ тий. Luxury газар ч зөндөө ер нь зөв байдаг. Тийм шүү. Тэгээд бас нэг газар гэсэн чинь жоохон нэг тийм культурыг хан юмнуудад дуртай хүмүүс шүү дээ. Одоо ингээд Солонгосын ийм ордон ч юм уу тиймэрхүү ханаг мавр гэж ярьдэн шүү дээ. Ханаг вилаж дээр үзэх сонирхолтой тиймэр жоохон юу гэх юм. Соёл талтай юмд, соёл урлаг талтай юмд дуртай хүмүүс болоод Gyeongbokgung ангуг Sochun гэдэг газар руу явж үзвэл бас зүгээр юм уу? Sochun, Bukchon. Тийм. Илсондон. Тийм.
Солонгос үндэсний барилгыг харж ийн соёлоос сурж болох try хийж болох юмнууд байна. Тэнгүүтээ сайхан эднэр ууж болно. Цайны газрууд бас байна. Бүр зөндөө байдаг л ахгүй юу? Өөр газар ч бас байдаг л тэр газар бол бүр зөндөө байдаг. Тэр газрнуудын гэрнүүд нь амар хөөрхөн. Тэгээ чиний сайлгын тэр солонгос маслан ч гэсэндээ тий. Албаар тэрийг зүгээр ингэ тавиад пужуунаа нэг ба. Яг тэр албаар. Тэдрийг ингээд очиод үзэж сонирхож болно. Бас амар хөөрхөн шүү guys. Сочун пөгчүн гоё. Иксондон гэж бас нэг жишгэн ингээд дүүрэг шиг. Бас гоё. Сочун руу явах юм бол надад тэр аягуудад миний байнга очдог газар болохоор Кукёми гээд Кугри Пхандэ мисругаан гэдэг байхгүй юу? Одоо том бүсэ галерей гэж хэлж болно. Тэр бол гоё шүү. Өстой гоё. Хэрвээ тийм одоо үзэсгэлэн exhibition үзэх дуртай байхгүй тий. Миний ч бол exhibition үзэх дуртай. Тийш очиж болно. Тэнд юугаасаа 3 сартаа нэг удаад нөгөө нэг ийм артистуудын солигдоод шинэ юм нөгөө нэг уран бүтээлээ дээр гаргаж ирдэг. Тэгээд хэрвээ Солонгост амьдардаг болол тийшээ үнэгүй орох болцоод байдаг шүү. Яаж орох вэ гэвэл сургуулийнхаа ID-г үзүүлэх юм бол бүх одоо артистуудын уран бүтээлийг үнэгүй үзнэ. Сургууль сурж байгаа бол тий ID-гаа хамаагүй ID-гаа үдгээл үзүүл ямар нэгэн сургууль. Өөрийнхөө хагсангчийн бакалаврч байсан хагсангчийн. Зөвхөн тэр Кугри Пхандэ мисругаан гэлтгүүгээр тиймэрхүү exhibition хийдэг газрууд бол айгүй их байгаа. Одоо суун гэж байна. Эсвэл бол өөр юу гэдэг лээ. Сөүл ширэв мисругаан гэж байна. Эднэр гэхдээ бүгдээрээ ер нь бол ихэнх нь үнэгүй free байдаг байхгүй юу. Гэхдээ free гэдгийг free орохын тулд батлах зүйл нь ерөөсөө сургуулийн ID бэжж орно. Гэтэ ID-г өгөх юм бол хямдхан ойролцоогоор 5,000 вон. Харин уг нь бол хямдхан тий 5,000 вон. 5,000 вон. Үнэтэй биш ахгүй юу guys. Тийм тэр чинь тэгээд айгүй олон дэлхийн амар алтартай сүүл бүртэлтэй Комберн жилөө айгүй алтартай Франц артистийн юмнуудыг үнэн үзэж байгаа. Тэр амар гоё ахгүй. Тэр амар гоё хобби. Тэр дотроо яаж энийг хийсэн ч юм уу тэр бүх юм солонгос англиар бичсэн юм чи хэлж бас өрөө. Тийм. Ер нь тэрний талаар яаж ингэж би ингээ exhibition зөндөө үзгөө яг хаана гэж юу тавих уу гэвэл бол нэгтгэн номын сүжиг Instagram хоёр дахь нь exhibition-ы бас Instagram байдаг. Тий. Тэрийг бас оруулж нэрээ. Тэнд оруулж. Нэг биш нилээд байгаа л да яа миний байнга ордгийг би оруулж. Оруулж. Тэр бол газар бол шинээр ингэж exhibition ингээ байна гэвэл тэрийг бүгдийг тавиад байдаг. Үнэн ч юм уу те. Тэр амар амархан ахгүй. Тэрийг хараад ажилдаг location эднэрийг нь тэрийг хараад юу бид хоёр явдаг гэсэн байгаа. Яа амар гой гой юм хийж өгч байна. Хойл амар хувцсан туртай болоод хувцсны талаар амар зөндөө юм ярьлаа те. 좀 목이 아파 나는. 넌 안 아파? 마셔. 커피 마셔. Тий, ерөнхийдөө бол иймэрхүү юмнууд байлаа. Тренд болж байгаа газрууд болон тренд болж байгаа хувцасны талаар ярьсан өнөөдөр. Тэгээд item бид нар ярьсан байгаа. Хэрвээ та нар Солонгост байдаг бол бидний одоо санал болгосон газарт нэг удаа очиод үзээрэй. Тэгээд Солонгос байхгүй ч гэсэндээ Солонгост хэрвээ ирэх юм бол бас ирж болно. Тийм. Өөр бас трендийн талын ингээд яаж ингэж хайх уу ч юм уу тийм арганы талаар асуумаар байгуул. Бичээрэй. Recommend бичээрэй заяа. Бичээд өөр дараагийн бичлэгээ сонсохыг хүсэж байгаа зүйл бас бичих болно. Өнөөдрийн бичлэг маань энэ хэллээ. Yes. Тэгээд тренд хаагээ хувцлаад сайхан тренд айтемуудыг цуглуулад чилигээд манайхан тренд гоё заяа. Тренд болоо гоё sexy food идээд sexy өөр ямар гоё юу гэсэн. Нэжүүс рүү хаяад нэжүүд байх хэрэгтэй шүү. За тэгээд бичлэгээ дуусгах. Бичлэгээ дуусгая. За bye. дараагийн бичлэг дээр уулзцгаая. Bye. Агуу. 구독 좋아요 알림 설정 안 했어. 내가 이런 거라 닝닝을 해주세요. 자, 좋아요, 구독, 알림 설정까지. 다른 비члэг дээр уулзъя. Bye.